За сайн байцгаана уу эрхэм хүнд сонсогчдоо, эрхэм хүнд гуйлч та. Legal Talks podcast-ийн ээлж дугаар бүхэд бэлэн болж байна. За энэ удаагийн дугаарын зочноор өвзөн доктор Дүлгөөн оролцож байна. Бидний урилгыг хүлээн авч манай подкастын дугаарын зочноор оролцож байгаад баярлалаа. Таны өдрийн мэндийг хүргэе. За сайн байцгаана уу та бүхэнд бас өдрийн мэндийг хүргэе. Тэгээд уг подкастэнд урьж оролцуулсан бас та бүхэндээ баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр Дүлгөөн доктор битээр өнөөдрийн подкастын гол ярих сэдэв бол за түүний докторийн ажилдаа бас холбогдож байгаа. Монгол улс дахь сөрөг нөлөөлөлгүй захиргааны акт гаргах ажиллагааны түүхэн хөгжил болон тогтолцоон дах асуудал гэсэн энэ сэдвийн хүрээнд бол ярилцах юм байна. За тэгээд гол яриагаа эхлэхээс өмнө Дүлгөөн доктор бас өөрийгөө манай үзэгчдэд товчхон танилцуулаач гэж хүсэж байна. Хизээ сургууль төгсөв, хизээ одоо докторийн зэрэг хамгаалав тий. За миний хувьд болохоор 2014 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг төгссөн, бакалавраар төгссөн. За тэгээд түүний дараа болохоор Япон улсын Осакагийн их сургуульд магистр, тэгээд 2021 онд тус сургууль буюу Осакагийн их сургуульд докторийн зэрэг хамгаалсан. За зэрэг хамгаалсан сэдэв маань болохоор захиргааны шийдвэр гаргах хэрэгцээтэй холбоотой буюу сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах ажиллагаа гэсэн сэдвээр бол докторийн зэрэг хамгаалсан. За тэгээд докторийн зэргийг хамгаалчаад бас Осакагийн их сургуульд нэг жил туслах багш гэдгээр бол ажиллаад тэгээд энэ жилээс 2 сараас Монголда ирээд ажиллаж байна. За ер нь бол сургуулаа төгсөөл энэ дунд завсралтгүй магистр доктор гэж суралцаад явцсан юм байна гэх тээ. За түрүүний хэлсэнчлэн одоо өнөөдрийн гол ярих сэдэв бол докторийн ажилдаа холбогдож байгаа шүү дээ. Тэгэхээр яагаад одоо энэ сэдвийг бас сонгох болов гэдгээс эхлэе дөхөө. За сэдв сонгох болсон шалтгаан гэх юм бол анх магистрийн ажиллаа болохоор би юугаар биччихсэн due process of law гэдэг тэрний зарчим холбоотой нэгсэн тэр зарчим Монголын үндсэн хуулинд байдаг юм уу үгүй юм те. Тэгээд бусад улсын үндсэн хуулинд бас байдаг юм уу гэдэгтэй холбоотой харьцуулсан судалгааг бол хийжсэн магистрийн ажилдаа. Тэгээд тэрийгээ гүнзгийрүүлээд тэр илүү нөгөө нэг due process of law гэдэг маань нэгсэн болохоор тухайн шийдвэр гаргах ажиллагаа гэдэг маань өөрөө нөгөө хүнийхээ захиргааны байгууллага ганцхан өөрийн хүсэл зорилгын дагуу хийх биш, нөгөө хүнийг хүндлэх human dignity гэдэг байгаа тийм тэрнтэй илүү холбоотой гэдэг байдлаар нь бол магистрийн ажиллагаа бичсэн учраас нэг чигийг нэлийн гүнзгийрүүлээд докторийн ажиллагаа гэж байна. За докторийн ажлын хурангуудаа бол би танилцсан. За яг сөрөг нөлөөлөлбөхийн захиргааны акт гэдэг нь ойлголтоос эхлэе гэж бодож байна. Энэ сөрөг нөлөөлөлбөхийн захиргааны акт гэж ямар акт хэлэх үү? Юуг нь үндэслэж одоо сөрөг нөлөөлөх вэ гэж ингэж тодорхойлж байна вэ? За энэ сөрөг нөлөөлбөхийн захиргааны актыг бол манайх яг захиргааны ерөнхий хуулиар бол анх одоо тодорхойлж өгсөн байгаа. Одоо бол яг захиргааны ерөнхий хуулийн 37-гийн 5 дээр одоо тухайн иргэнд тий өөрөг бий болгосон альсвал эрхийг нь хязгаарласан юм актыг сөрөг нөлөөлбөхийн акт гэнэ гэж юм тодорхойлдог байгаа. Тэгэхээр одоо зүгээр нэг практик дээр ийм асуудал гардаг шүү дээ. Одоо тэр акт хаягдж байгаа этгээд тэр сөрөг нөлөөлбөхийн байж болох боловч нөгөө 3 этгээдэд эрэг нөлөөлөхий бас байж болно тийм үү. Эсвэл эсрэгээр хаягдж байгаа этгээдээ эрэг нөлөөлөл үзүүлж байгаа боловч хажууд 3 этгээдэд сөрөг нөлөөлөхий үзүүлэх акт байж болно. Жишээлх нь одоо энэ барилга барих зөвшөөрөл олголоо гэж бодоход нөгөө зөвшөөрөл авж байгаа хүнд бол эрэг нөлөөлөх. Хажууд нь одоо орчин сууж байгаа өөрөө орчин суугчдад сөрөг нөлөөлөхий болдог ч юм уу. Энэ асуудал жишээлх юм бол актыг эрэг сөрөг гэж ангиллахад одоо энэ нөхцөл байдлыг харгалзаж үзэх үү эсвэл одоо яг хаягдж байгаа этгээдтэй ямар эрх зүйр дагавар үүсгэж байна гэдгээр нь л эрэг сөрөг нөлөөлөхий гэж ангилаад байна уу? Хуулийн үед бол болохоор хуулийн дээр бол яг хаяглагдсан этгээд гэж тодорхойлдог байгаа тийм. Тийм учраас 3 дахь этгээдийн үед бол ямар байна гэдгээс нь шалтгааллах биш, яг хаяглагдсан этгээд гэдгээр л тодорхойлогдож байгаа. Зүгээр онлын үед аваад үзэх юм бол болохоор хослмол байдалтай гэдэг байгаа тийм. Хослмол шинж. Хаяглагдсан этгээдээс сөрөг үйлчлэлтэй 3 дахь этгээдэд жишээлбэл эрэг үйлчлэлтэй хамаал энэ нөгөө хослмол шинжтэй захиргааны акт болж байгаа гэсэн тийм. Тэр онлын үед бол тийм байгаа. Хуулийн тодорхойлолтын үед бол ялцчгүй хаяглагдсан этгээд гэдгээр яваад байгаа. Тийм. Тэрний одоо би нэг гол асуусан одоо учир нь болохоор
эрэг болон сөрөг нөлөөлөх захиргааны актыг хүчингү болгох асуудал чинь бас ингээд ялгаатай шүү дээ тий. Тэр асуудал дээр жишээлх юм бол шүүх юм уу захиргааны байгууллага яг яаж авч үзэх вэ гэдэг чинь бас сонирхолтой надад харагдаад байгаа байхгүй юу. Одоо эрэг нөлөөлөх захиргааны актыг хүчингү болгуулах гээд 3 хэд энэ заваас энэ акт одоо олгосны болоос бидний эрхч төрчөөд байна гэж шүүгүүд нь хэрэг гаргалаа гэж бодоход шүүг одоо тэрийг эрэг нөлөөлөхий захиргааны актчдаг үнэхүү сөрөг нөлөөлөхий гэждэг үнэхүү гэдгээс хамаарат нөгөө захиргааны ерөнхий хууль заасан хязгаарлалтын асуудлууд бас ингэж гарч ирээд байгаа байхгүй. Тийм учраас би бас сонирхолтой байх болов уу гэж сонирхоод асуугаад байна. Тэгээ энэ бол бас цаашдаа ер нь бол манад яригадаад явах болов гэж ингэж харж байна те. Тэгвэл нэг одоо ажиллагааны хувьд бол ерөөсөө тухайн хаягдлагцсан этгээд чинь эрэг байсан ч гэсэн гэхээ 3 дахь читгэл за одоо жишээлбэл нэг оршин сууж байгаа иргэдэд ч юм уу сөрөг үйлчлэл үзүүлэхээр байх юм бол угаасаа энэ сөрөг нөлөөлөх захиргааны гарах ажиллагаа үний дэвтэг сонсох ажиллагааны заавал явагдах хэрэгтэй байгаа хуулийн нэрээ тийм байна. Тэгээ одоо нөгөө юугээр ч гэсэн гэлээ шүүхтэр ч гэсэн гэлээ зөндөө тийм хагаанаар явагдах шүү дээ тийм үү. Тий. Оролцогч этгээдүүдийг тодорхойлно гэдэг байна шүү дээ. Тэгээд тэднийхээс одоо саналын авах ажиллагаасаа цаасах ажиллагаа хийнэ гэж хэлээд байгаа тийм. За докторийн ажлын хурангуудад танилцахад бол энэ Монгол Улс дахь сөрөг нөлөөлөх захиргааны акт гаргах ажиллагааг 3 үе шатанд хувааж авч утсан байна л да. Тийм. Социалист нийгмийн үед ямар байсан, за ардчилсан нийгэм шилжээд ямар байсан. За тэгээд 2015 он захиргааны ерөнхий хуулийн дараах гэдэг байдлаар ингэж ангилж үтсэн байна. Энэ талаараа илүү дэлгэрүүлээд яриач гэж. За ямар ч гэсэн 3 үйлчлэл болгож хувааж авч утсан байгаа. За нэгдүгээр болохоор 1924-өөс 90 оны хооронд гэдэг чинь. За энэ үед бол мэдээж социалист хууль ёсны зарчим өөрөө үйлчилж ирсэн учраас түүнтэй холбогдуулаад сөрөг нөлөөлөх шийдвэр гаргах ажиллагаа гэдэг нь бол яг цэвэр захиргааны зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг бол ойлгож ирсэн байгаа. За харин болохоор 1990 оноос хойш болоод 2015 он хүртэлх бичлэг аваад үзэх юм бол за захиргааны зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг бол хийжсэн. Гэхдээ нэг өөрчлөлт гэхүү за дэвшилт гарсан нь юу гэдэг хэлээд зарим нэгэн тусгай хуулиудад болохоор шийдвэр гаргах ажиллагааны зүйл залтууд орж эхэлсэн. За жишээлх юм бол одоо ашигт малтмлын тухай хуулийн 96 оны тийм. Тэнгэр бүр анх удаа одоо ашигт малтмлын лицензийг цуцлах үндслэл нь тогтоогдсон бол нөгөө хүндээ бичгээр мэдэгдэж тэр хүний саналыг нь авнаа гэсэн зохицолд орсон гэж юм тийм. Гэх мэтчлэн зарим төрлийн тусгай хуулиудад энэ шийдвэр гаргах ажиллагааны зохицолд орсон нь бас дэвшилттэй яваад. За харин болохоор 2015 онд бол захиргааны ерөнхий хууль батлагдсанаар ерөөсөө нийтлэг байдлаар тийм бүх одоо захиргааны актад сөрөг нөлөөлөх захиргааны актад энэ шийдвэр гаргах ажиллагаа маань өөрөө явагдахаар ингэж зохицуулагдсан бас шинэлэг тал дэвшилттэй нэг болсон гэж үзэж байна тийм. Гэхдээ бас нэг зүйл нь энийг бол одоо түүхэн үлдцэх гэж бас хэлэх гээд байгаа юм л да. Энэ юу гэхээр одоо хүртэл нөгөө нэг тэр социалист үед байсан зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг сөрөг нөлөөлөх захиргааны акт гаргах ажиллагаатай тэнцүү гэдсэн тэр ойлголт маань одоо хүртэл ингэж яваад байгаа тийм. Тэр маань юус ингэ өөрчлөгдөхгүй байгаа юм л да. За яг сая 2017 онд нэг захиргааны ерөнхий хууль хэрэглэгдэхгүй хуулиуд гэдэг тийм. Тэрэн дотор захиргааны зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийг бол оруулсан гэсэн. Гэхдээ дахиад 2019 оны өөрчлөлтөд буцаагаад үйлчлэл болгосон гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр энэ ойлголтыг зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг өөрийг нь энэ сөрөг нөлөөлөх захиргааны акт гэж ойлгоод байгаа юм ойлголт маань түүх үйлдэлсэн маань одоо хүртэл ингэж хэвээр яваал байна гэж ингэж л харж байна л да. Тэр нь одоо жишээл таны хувьд үл ялгаатай гэж хэлэх гээд байна уу? Зөрчил шалгуун шийдвэрлэх ажиллагаа бол сөрөг нөлөөлөх захиргааны акт гаргах ажиллагаанаас бол тусдаа гэж эсвэл өөр юм шүү гэдэг утгаар. Манай хамгийн гол нэг анхаарах зүйл нь манай зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа маань өөрөө ерөөгийн эрх зүйн захиргааны эрх зүйрийг хооронд нь холцсон зүйл байгаа тийм. Гэтэл бид нөгөө нэг жишээлбэл захиргааны одоо за захиргааны байгууллагаас гаргаж байгаа зөрчил захиргааны байгууллагаас одоо оногдуулж байгаа зөрчлийн шийдвэр юм гэж бодъё тийм. За тэр тохиолдолд жишээлбэл прокурор хяналт тавиад байгаа тийм. Тэнгүүд тэр маань өөрөө нөгөө сөрөг нөлөөлөх захиргааны акт гаргах ажиллагаа явагдах тэр захиргааны ерөнхий хуулийг хэрэглэгдэх тэр категоритой бас жоохон зөвлөлтөн гэсэн үг тийм. Тэр нэгсэндээ тэгш биш болчиход яваад байна гэсэн үг тийм. Зарим хэрэг дээр нь прокурор хэлцдэг.
зарим дээр нь болохоор прокур байхгүй байдаг шүү дээ. Тэгэхээр энийг ингэж авч явж үзээд авах нь өөрөө зөв үү буруу юу гэдэг бас асуудалтай байна тийм. Тэгэхээр нөгөө за тэр нэг зөрчил манай улсын одоо зөрчлийн асуудлыг эрүү захиргаатай харилцсан гэдгийг бол орхиод зүгээр одоо холиогүй байх үед юу гэдэг нь зөрчлийг одоо шалгаад шийтгэр юм уу шийтгэл ногдуулж байгаа. Тэр шийдвэр өөрөө захиргааны акт мөн үү? Захиргааны байгууллагаас гаргаж байгаа. Тийм захиргааны байгууллагаас гаргаж байгаа одоо яг хуучин захиргааны хариуцлагын тухай хууль үйлчилж явах үед гаргаж исэн тэр шийдвэрүүд манай захиргааны хянаад явуулсан шүү дээ. Тэгвэл одоо онлынхаа үед бол тэр захиргааны акт сөрөг нөлөөлөх захиргааны акт гэдэг одоо категоритой хамаарад явна гэж ойлгож болох уу? За жишээлбэл тэр шийдвэрийн агуулга нь өөрөө жишээлбэл торгуул ногдуулсан шийдвэр авах юм бол захиргааны акт болох боломжтой. Гэтэл одоо ч болохоор нөгөө хийж уран зөрчиж байгаа үнд жишээлбэл баримтлах шийдэл оногдуулдаг ч юм уу тэр тохиолдолд мэдээ захиргааны акт болохгүй. Тэгэхээр тухайн оногдуулж байгаа шийдвэрийн төрлөөс хамаарат шинжээс хамаарат захиргааны акт болохгүй энэ тохиолдол бас байна. Захиргааны актын нөгөө үндсэн 5 шинжийг хангаж байгаа тохиолдол. Тийм 6 шинжийг хангаж байгаа гэсэн. Зөрчлийн тухай хууль батлагдаад зөрчил шалган шийдвэрлэх хувьчилгааны үед гаргасан шийдвэр бол захиргааны акт биш ээ гэдэг бүр англиас нагссан шүү дээ. Тэгээ тэр бол тий 17 онд өөрчлөлт орсон. Тэр бол одоо яг тийм байдлаар тэгж одоо салгаж би боломжгүй гэж харсан л да. Тийм боломжтой байсан юм гэхдээ тэр бол бүдүүлэг аргаар ингээд юу атсан тий өөрчлөлтсөн тий. Дотор нь нөгөө захиргаа 92 хоёулаа яваад хахад бүгдийг шууд эрүүгийн хэрэгцэл оруулах. Одоо юу гэсэн тий туршилт гэж хэлэх юм уу тий. Гэхдээ нөгөө дотор нь яалцчгүй захиргааны байгууллагууд гаргаж байгаа шийдвэрийн талаар байгаад байгаа учраас тэрийг мэдээж болохгүй байна гэдэг үндслээр цэцээс хүртэл төвлөлт гарсан шүү дээ. Илүү процессын хууль талаас нь тэгээд буцаагаад 2015 оны өөрчлөлт одоо яг ижлэгийн хэвээр яваад байгаа тийм. Тэгэхээр тэр одоо зөрчлийн тухай хууль батлагдсанаар ер нь бол яг нөгөө докторийн судалгааны ажилтнаж холбогдуулаад аваад үзэхэд Монгол улсад хэм сөрөг нөлөөлөх захиргааны акт гаргах ажиллагаа гэдэг нь ер нь одоо яг хөгжөөд байна уу эсвэл улам одоо уруудаад байна уу? Тэр талаас нь ярил. Миний зүгээс болохоор харж байгаагаар юу гэж харж байна гэхлээр 2015 онд захиргааны ерөнхий хууль батлагдаад тэгээд сөрөг нөлөөлөлтийн шийдвэр гаргах ажиллагааны талаар нэгдсэн юм процедурыг тусгаж өгсөн нь өөрөө маш дэвшилттэй тал болсон. Энэ бол ерөөсөө их газрын тогтолцоотой бүх улсуудад байгаа хууль. Ганцхан их газар ч биш бусад улсуудад байгаа энэ зарчим гэх юм уу тийм учраас энийг бол тусгасан нь мэдээж маш дэвшилттэй зүйл болсон. Гэхдээ зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг одоо хүртэл сөрөг нөлөөлөлтийн захиргааны шийдвэр гаргах ажиллагаа дотор оруулаад ойлгоод яваад байгаа энэ ойлголт маань өөрөө бас нэг түүх үлдсэн маань тийм бас энийг бид нас өөрчлөхгүй болохгүй тийм цааш судлахгүй болохгүй гэж л ингэж хараад байна л да. Тэгэхээр түүх үлдсээ авч үлдэнгээл хөгжөөд яваад энэ удаа л гэж ингэж л нэг үгээр хэлэхэд тийм л гэж харж байна л да. Одоо энэ зөрчлийн асуудал маань цаашдаа ер нь яах ёстой гэж харж байна. Энэ байдлаар ингэж явах ёстой юу? Эсвэл өмнө нь лээдгээ хууль болгоны ард хариуцлагын заалт байсан бол одоо байхгүй зөрчлийн тухай хууль руу иш татаад ингэж явж байгаа. Тэгээд жишээлх юм бол өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөний төлөө хариуцлага хүлээж байгаа биш. Зөрчлийн тухай хуулийг зөрчснийхаа төлөө л одоо хариуцлага хүлээж байгаа болох гэдэг шүү дээ, тий. Тэгэхээр энэ маань ер нь цаашдаа ер нь ямархуу байдлаар явах ёстой гэж яг судлаачид харж байна. Зөрчлийн тухай хуультай холбогдуулаад хэлэхэд дэлхийн бүх улсуудын зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа болон зөрчлийн тухай ойлголтыг ингээ авч үзсэн юм л да өөр судлаачид Америк судлаач гэсэн тийм. Тэгэхэд болохоор нийт ерөөсө бүх улсуудын тогтолцоог нь нийт 3 ангилж болох юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. За нэгдүгээр болохоор Америк бүлэг, за Америк тайп гэдэг. Нөгөөх нь болохоор Европ, нөгөөх нь болохоор гурав дахь нь Евроаз тийм. За энэ Америк за манайх бол энэ Евроаз нь ороод байгаа. За энэ нь болохоор яаж юм гэхэл Оросд хүртэл ороод байгаа тийм. Энэ яагаад юм гэхлээр захиргааны зөрчил болон нөгөө эрүүгийн хэрэгцээ гэдэг байгаа шүү дээ тийм. Эрүүгийн хэрэгцээд хамаарахад тэр зөрчил хоёрыг хуулийн нэгтгээд
захиргааны зөрчил гэсэн нэг нэр томьёон дотор оруулаад тэнгүүдээ ижлэгэн процедурын ажиллагаа тэрний дотор нь хуульчилсан. Нэг хууль байгаа тийм тийм яг ижлэг хууль. Гэхдээ тэрийг аваад үзэх юм бол дотор нь хоёр өөр юм байна. За энэ бол Евраз. Илүү хожим пост социалист. За тэнгүүд рүү Америк гэдэг нь болохоор яаж юм? Америк болон Европ нь болохоор ерөөсөө тэр захиргаа болон эрүүгийн тэр зөрчлийг хоёулын хооронд нь хуваацсан тийм. Тэгээд хууль байгаа нэгдсэн хууль байгаа зүйлний үг гэхээр ерөөсөө тэр захиргааны зөрчилтэй холбоотой л хууль. Тэрийгээ ямар процедураар байх юм тэр нь л яг захиргааны эрх зүйр цэвэр явж тийм. Тийм байдлаар юу нэг англиад байна. Тэгэхээр манайх нөгөө нэг салгах тийшээ ерөөсөө хандахгүй болохгүй болчиход байна л да. Энэ захиргааны зөрчлийн тухай хууль дотор орсон байгаа зөрчил маань өөрөө зарим нь захиргааны зөрчил, зарим нь болохоор эрүүгийн эрх зүйн зөрчил хамаарат байна. Салгаж үзэж тэр процедурыг нь салахгүй бол одоо танхаарах одоо бүтлэг доромжлох гэдэг ч юм уу тиймэрхүү одоо юу гэдэг жижиг гэмтрэгч нэрлээд иддэг бас тиймэрхүү юмудаа ингээд нөгөө захиргааны яг салбарын хууль зөрчилтэйгээ холиод тэгээд нэг зөрчлийн хууль болгоод тэгээд эрүүч биш захиргаач биш ингээд болгоцсон яваад байгаа юм цааш ингээд тодорхой болгоод явах. Тэгэхээр одоо нөгөө зөрчлийн тухай хууль дотор орсон байгаа одоо нөгөө тусгай анги дотор ч бөөн зөрчлүүд байгаа шүү дээ. Энэ зөрчлүүд. Тэр зөрчлүүдийг болдог бол бүгдийг нь шинж чанараар ангилмаар байна л да. Аль нь үнэхээр яг захиргааны эрх зүйн зөрчил хамаарх юм тийм. Аль нь илүү эрүү талтай байгаа юм гэдгийг ангилж тэрний процедурын салахгүй бол бид одоо бүр заварсан юм болохгүй юм л да. Тэгэхээр ангилчих юм бол тэрнтэй холбоотой захиргааны эрх зүйд хамаарч зөрчилтэй холбоотой шийдвэр гаргах ажиллагааг одоо сөрөг нөлөөлөх захиргааны акт гарах ажиллагаагийн тэр юм одоо процедураар явуулсан захиргааны ерөнхий хууль заасан зарчмынхаа дагуу явна гэсэн. Бүр прокурор оролцоо байлна гэсэн үг тийм. Гэх мэтчлэл. Зөв. Сөрөг нөлөөлөх захиргааны акт гарах ажиллагааны хувьд ер нь Монгол улс дахь одоо юу гэдэг яг захиргааны ерөнхий хууль хэрэгжиж гиснээс хойш энэ нөхцөл байдал ер нь ямар хөө судалгаагаар ер нь юу гэж гарч ирсэн бэ? Ерөнхий хууль батлагдсанаас хойш энэ сөрөг нөлөөлөх захиргааны акт гарах ажиллагаа үнэхээр практикт хэрэгжиж байгаа юм уу гэдэг талаар үндсэн 3 судалгаа явагдсан гэж үздэг юм л да. За хамгийн ихнийх нь болохоор 2016 онд яг ерөнхий хууль хэрэгжиж эхэлсэн даруйд нээлттэй нэгэн формоос 2016 оны 7 сарын 1-ээс 12 сарын 31 хүртэл явуулсан байна. За дараа нь болохоор Ханс сайтлаас болохоор 2017 онд нэлээд хэрэгжээд тогтоод ирсэн юм явуулаад. За тэгээд би докторийн ажлаа бичиж явахдаа 2019 онд бас нэг тийм мэдээж илүү жижиг хүрээнд тийм ингэж явуулсан байгаа. За ингээд судалгаанаас аваад үзэхэд ямар төгөлж ийнэ гэхлээр сөрөг нөлөөлөх захиргааны акт гаргах ажиллагаа бол практикт хэрэгжихгүй байна, хангалттай хэрэгжиж чадахгүй байна гэсэн төгөлдөг ингээд гарч байгаа. За тэр нь ингээд ямар үндсэн тэгэл одоо тэр судалгааны үр дүнгуудыг харах юм бол мэдээж маш нарийн асуудлуудыг бол төвшүүлсэн байгаа л да. За жишээлбэл нөгөө юунийг сонсох ажиллагааны хувийн эргээ хөтөлбөр байна гэдэг ч юм тий. За эсвэл мэдээллийнх нь одоо мэддэх хуудсан доторх мэдээллийнх нь агуулгууд нь бүрэн биш байна гэдэг ч юм уу тий. Маш тодорхой асуудлууд бол бичсэн байгаа. За гэхдээ тэр бүрийг яг агуулгын хувьд нь хуваагаад үзэх юм бол ерөөс хоёр юмнээс л шалтгаалаад байна гэж би харж байна л да. За нэгдүгээр болохоор юу гэхээр захиргааны ерөнхий хууль маань өөрөө асуудалтай. Хийдэлтэй байгаа тийм. Түүнээс болж байгаа асуудлууд гэж практикт нь үсээд байна тийм. За нөгөө хоёрдугаар болохоор юу гэхээр захиргааны ерөнхий хууль аль дээр шийдэд өгсөн тэр асуудлуудыг. Гэхдээ нөгөө захиргааны байгууллагууд өөрснөө тэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй тийм. Энийг нэгсэндээ би захиргааны байгууллагын үл тоомсорлох хандлага гэж нэрлэдэг байгаа юм. Тэгэхээр энэ хоёр шалтгаан байгаад тэр асуудлууд нь үсээд байна гэж ингэж бүгд тодорхойлсон байгаа. Дэлгэрүүлээд яг захиргааны ерөнхий хуулиас болж байгаа асуудал нь одоо юу вэ? За захиргааны ерөнхий хуулиас болж байгаа асуудал гэх юм бол за хамгийн эхлээд бол энэ сонсох ажиллагааг нэг байгууллага сонсох ажиллагааны хараат бус байдал өөрөө маш алдагдчихад байна л да. Яг гэвэл одоо төрийн захиргааны байгууллага очиод сонсох ажиллагааг хэн хийж байгаа гэдэг юмуд дандаа л нөгөө хуулийн хэлсэн хүмүүс нь өөрснөө хийдэг. Тэгсний өөрснөө буцаа шийдвэр гаргадаг. Гэтэл болохоор илүү бусад улсууд яагаад юм гэхээр энэ сонсох ажиллагаа гэдэг нь өөрөө хараат бийжиж хараат бусаар явагдчихж шийдвэр маань өөрөө үнэн зөв гарна. Тийм учраас тухайн захиргааны байгууллагаас
биш урдагч этгээдэд сонсох ажиллагааг хийх одоо эрхийг нь өгдөг. Тэгжээч нэгсэндээ тухайн этгээд маань захиргааны байгууллагын үндслийг нь сонсно. За нөгөө нэг актыг хаягдсан этгээдийн үндслийг нь сонсон тий. За урдагч этгээдийн мэдээж үндслийг нь сонсон тий. Тэрийг сонсоод шийдвэрийнхаа төслийг нь захиргааны байгууллага явуулдаг. Тийм одоо журмаар яваад байна л та. Тэгэхээр энэ бол нэлээд одоо тулгамдж байгаа асуудал юм болоо гэж бол харж байна. За гэхдээ мэдээж одоо Монголын хувьд хүн ам зүйтэй тий захиргааны байгууллага дотор хэдэн хүн ажиллаж байгаа гэдгээс хамаарат бол яг энийг шууд сайн жишг болгоод тий хэрэгжүүлэх бол мэдээж боломж хараахан хомс байж магадгүй. А гэхдээ энэ сонсох ажиллагааг өөрийг нь яаж хараад бусаар явуулах юм бэ гэдэг талаар бас зохицуултыг бол нэр судлах шаардлагатай гэж харж байна тийм. Өөр этгээд юм уу өөр захиргааны байгууллага тэр сонсох ажиллагааг хийнэ л гэсэн үг шүү дээ. Тийм урдагч этгээдээр хэлээ. Гэхдээ мэдээж тэр нь бол ямар нэг хуулийн мэдлэггүй хүн бол биш тийм хуулийн мэдлэгтэй хүмүүс ирэх. Бас нэг судалгааны дурдсан юм ажиллагдсан сонсох ажиллагааг одоо бүхэл захиргааны акт гаргахтаа сонсох ажиллагаа хийсэн юм шигээр хуульчилсан байгаа нь одоо юу бас сөргөө нөлөөлж ийн гэсэн тийм зүйл байсан тийм. Энэ нэг юу аж байгаа юм л да. Энэ захиргааны акт гаргах ажиллагаа маань өөрөө тийм түрүүн би нэг анх хэлсэн due process of law гэдэг тийм тэр зарчим маань өөрөө яах ёстой вэ гэхээр балансыг хангацсан байх ёстой. Дандаа нэг оролцогчийн эрхийг хамгаалах талаар зохицуултыг оруулж байгаа юм бол захиргааны байгууллага маань өөрөө хит ачаалалт дарагдаад тэгээд нөгөө ажиллагаануудаа бүр илүү одоо хайн хандах магадлалтай байдаг. Үр нөлөөг болох магадлалтай. Тэгэхээр нэгсэндээ эрхийг нь оролцогчийн эрхийг хамгаалах, процедурын эрхийг хамгаалах, нөгөө талаас захиргааны байгууллагын тэр үр нөлөөтэй ажиллах гэсэн энэ хоёрын балансыг олцоолох хэрэгтэй болж байна. Гэтэл одоогийн хуулиар болохоор ерөөсөө бүхэл сөрөг нөлөөлөх бүхий акт сонсох ажиллагаа явагдана гэж. За мэдээж сонсох ажиллагаа явагдахгүй залт бол байгаа л да. За нөгөө нэг яаралтай гарах хэрэгтэй гэж юм тий. Гэхдээ жишээлбэл одоо за би дандаа л Японыг л яриад байна тий. Жишээлбэл Японы үед яагаад юм гэхэлээ тухайн сөрөг нөлөөлөх бүхий актаар үүрэг болгож байгаа тэр үүрэг нь өөрөө хөнгөн үүрэг. Маш тийм хүнд биш тий хөнгөн үүрэг байгаа тохиолдолд заавал энэ сонсох ажиллагаа явуулахгүй байх ёстой гэдэг ч юм уу тийм залтууд бол байна л да. Альсвал одоо тухайн сөрөг нөлөөлөх захиргааны акт нь өөрөө яг нэг бүх хүнд одоо угаас хууль бус гэдэг хуулийн дагуу гарч байгаа гэдэг нь болохоор илт байгаа тохиолдолд ч юм уу ойлгомжтой байгаа тохиолдолд заавал хийх шаардлагатай гэдэг ч юм уу тэгэхээр нөгөө захиргааны байгууллага талаа бас бодож хэрэгтэй байна гэсэн. Тэн дээр хэрвээ одоо тийм тохиолдолд сонсох ажиллагаа хийгээгүй гэдгээ дараа нь маргаа үүсэх юм бол захиргааны байгууллагууд нотлох хэрэг нотлох ёстой болох нь шүү дээ тийм. Одоо ийм хөнгөн үүрэг нь ийм байсан учраас сонсох ажиллагаа хийгээгүй маа гэдэг байдлаар гэсэн тийм. За яг практикийн төвшөнд ер нь тэр нэг процедурыг үл тоомсорлох гэдэг ийм зүйл л надад их сонирхолтой санагдаад байна л да. Үнэхээр бас захиргааны байгууллагын хүрээнд тийм зүйл байгаа. За шүүхийн тухайд яг маргаан шийдвэрлэх асуудал дээр ч гэсэн тийм зүйлүүд төр ажиглагдаад байдаг тийм. Энэ талаараа дэлгэрүүлээд явуулсан. За энэ нөгөө нэг захиргааны байгууллагын үл тоомсорлох хандлагаас үүсэж байгаа асуудлын үед бол за би яг энэ дээр бичснүүдээ ерөнхийдөө дэлгэрэн нэрээр бүгдийн дурдаад явуул зүгээр авч үзэж байна. Тэрэн дээр нь хэлээд явал тийм. За ямар ч гэсэн нөгөө нэг нотлох баримтыг бол бүрэн цуглуулдаггүй гэсэн асуудлууд байгаа мэдээж хуулийн дээр бол заалт байгаа тийм. За мөн болохоор хувийн эрхийг ерөөсөө агуулга нь бүрэн биш гэдэг ч юм уу тийм. За тэгээ хамгийн гол асуудлууд нь юу байгаа юм гэхлээр энэ хяналтын дагалдах хуц гэсэн нэг заалт байгаа юм л да энэ ажиллагааны хувьд. Энэ өөрөө маш чухал ач холбогдолтой заалт. Энэ яагаад юм гэхлээр тухайн дээд захиргааны ажилтан нь болохоор доод шатны захиргааны ажилтныхаа одоо тэр ажиллагааг сөрөг нөлөөлөх захиргааны акт гаргах ажиллагааг хэрхэн хийсэн бэ тэр хэрэгжилтийг нэгсэндээ хараад шалгана гэсэн тийм. Тэр чеклист тийм. Хуучин бол мэдээж байсан л та. Гэхдээ одоо болохоор яагаад юм гэхлээр энэ маань өөрөө сахилгын шийтгэл ногдуулах болон урамшуул болгох үндэслэл болж байгаа байхгүй юу? Практик дээр очиж асуусан хэр ерөөсөө ажиллагаагаа сайн хийсэн тохиолдолд хэдэн хувийн урамшуул болдог ч юм уу тийм эсвэл сахилгын шийтгэлийн үндэслэл болдог гэдэг талаар юу юм ч ойлголтгүй. Тийм учраас тэр ажиллагааг ингэж одоо баримтлая гэсэн тийм
хандлага үүсгэн сууж өгдөггүй юм шиг ингэж харагдсан. За тэгээд дээрэс нь бас нэг хамгийн гол асуудал нь байгаа юм гэхээр одоо энэ нүгэнд мэддэгдэл гэдэг байгаа тийм. За нэг нь болохоор мэдээж сонсох ажиллагааны мэддэгдэл, нөгөөх нь болохоор шийдвэр гарсны дараах мэддэгдэл гэдэг байгаа. За гэтэл захиргааны ерөнхий хуулиар бол мэдээж энэ хоёрт уг хоёр мэддэгдэлт яг юуг тусгах ёстой гэдэг талаар бол нэрвчлэн тусгаж өгсөн байна. Гэтэл нөгөө практик дээр гаргаад байгаа захиргааны актыг харангууд ерөөсөө тэр дагуу тусгадаггүй. Хуулийн дагуу тусгадаггүй тийм. Ерөөсөө өөрснийхөө одоо үзмжээр тусгадаг гэх юм уу тийм. Жишээлбэл одоо сахилгын шийдвэрлэл нотолгож байгаа юм бол төрийн албаны тухай хуулийн дагуу гэж байгаа. Тэр хуулийн яг ямар зүйл заалтын дагуу юм. За бүр цаашаа ярих юм бол одоо бусад улсуудын хувьд бол тухайн зүйл заалтынхаа агуулгыг нь тухайн энгийн иргэн ойлгоход хэлбэр байдлаар тайлбарлаж бичих хэрэгтэй гэдэг. Одоо шаардлага жишээлбэл байгаа юм л да тийм. Гэх мэтчлэн тухайн мэдээллийг бол ерөөсөө маш мэдээлэлд тусгаж байгаа агуулгууд нь өөрөө л маш одоо хангалтгүй тийм. Тухайн түүнийг хүлээж авч байгаа этгээд тэрийг хараад одоо өөрийнхөө төрч нэг сонсох ажиллагаанд бэлдэх боломж үнэхээр одоо хангалттай олдохгүй гэх юм бол бас асуудалтай гэсэн. Шийдвэр гарсны дараах мэдээлж гисэн гэлээ тухайн шийдвэрийг хүлээж авчаад тухайн одоо гомдолтойгоо тохиолдолд хүнд ханддаг. Хэдэн хоногийн дотор ханддаг мэдчлэн тэр зүйлүүд бас маш бүрэн бус байдаг. За яг энэ судалгааны дүгнэлтээр миний хувьд санал нийлж байна ер нь бол яг захиргааны хэрэг маргаанд нэг хаяа ороход л тиймэрхүү зүйлүүд л байнга л ажиглагдаж байдаг л да. За энэ алдааг маань тэгээд шүүх маань ер нь хэрэг авчиж үзэж байна вэ? Бас нөө процессыг үл тоомцорлох хандлагаар бас авч үзээд байна уу яаж? Тийм ер нь бол тийм байгаа тийм. Уул нь шүүх бол маш чухал одоо үүрэгтэй оролцох хэрэгтэй байгаа юм. За тэгтээ бол мэдээж за одоо нөгөө хаас зайдлын сангаас гаргасан судалгааны мэдүүл шүүгч нартай маш их уулзаж за энэ процедурын алдааг яг шүүх яаж үнэлэх ёстой юм бэ гэдэг талаар бол маш олон ярилцлага уулзалтууд бол хийгдсэн байгаа. Тэгээд Монголын хувьд болохоор шүүгчдийн үзэж байгаа за онлын хувьд үзэж байгаа нь болохоор юу гэхээр материалыг хэрэгцээнд алдаагүй байгаад хахад зөвхөн процедурын алдаагаар тэрийг одоо хууль бус гэж тооцчих юм бол тэр нь өөрөө эдийн засгийн хувьд ямар ч одоо үнэлээгүй байгаа юм аа тийм учраас энийг үл тийх одоо ач холбогдол өөрөө байхгүй байгаа гэдэг дээр ерөөхдөө санал нэгдээд байна. Тэр шүүхийн тайлбаруудыг харахад ч гэсэн гэлээ шүүхээс одоо яг энэ процедуртай холбоотой хэрэг шийдвэрлэж байгаа шийдвэрүүдийг харахад бол шүүхийн тайлбар өөрөө маш хангалттай байгаа юм л да. Хичнээн хүчингүй болохгүй байсан ч гэсэн гэлээ хамаагүй энэ процедур гэдэг чинь өөрөө ямар ач холбогдолтой юм бэ гэдэг тайлбараараа ингэж гаргах хэрэгтэй байгаа юм. Гэтэл ерөөсөө тийхгүй за ерөөс захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийх ёстой байсан юм тийм. Гэтэл сонсох ажиллагаа хийгээгүй нь бол хууль бус тооцохгүй гэдэг ч юм уу. Ерөөсөө хүчингүй болгох үндэслэл болохгүй байна. Үндэслэл болохгүй гэсэн ерөөсөө л ийм үйлдэл байгаа гэх юм. Тэгэхээр өөрөө энэ захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаа процедурт хандлагыг өөрчлөхийн тулд өөрөө шүүхийн тайлбар өөрөө маш чухал ач холбогдолтой чухал үүрэгтэй. Тэгэхээр энийг бол одоо шүүгч нар маань илүү ач холбогдлыг нь танин мэдүүлсэн шийдвэрүүд гаргаасаа гэж бас хүсэж байна. Тийм. Нэлээд захиргааны ерөнхий хууль хэрэгжээд ихсхийн дараа ер нь бол сонсох ажиллагаа хийгээгүй гаргасан захиргааны актууд дээр бол зарим шүүхүүд л ер нь шууд хүчингүй болгоцсон шүү дээ. Тэгээ сүүлдээ одоо ер нь бол заавал хүчингүй болгоод байх шаардлагагүй юм байна. Ер нь материалын эрх судлаас нь ханаад одоо үнэлттэй байх юм бол ингээд одоо захиргааны актыг хүчингүй болгохгүй шийдвэрлэх боломжтой юм байна гэдэг юм ер нь бол шүүхийн практикт бол тогтчихсон байна гэж би хараад байна л да. Тийм ер нь бол тийм. Хүчингүй болгосон яг процедурын алдааг үнэлээд хүчингүй болгосон шийдвэрлэл өөрөө маш ховор байгаа шүү дээ. Тэрс хэдэн л байгаа. Гэтэл яг шүүхээс зарим талаараа бол хичнээн хүчингүй болохгүй байгаа ч гэсэн гэлээ. Одоо жишээлбэл мэдээлэлд энэ нэг тусгах хэрэгтэй байсан байна. Яагаад гэвэл мэдээж тухайн этгээдэд энэ ойлгомжтой байгаагүй байх гэдэг ч юм уу тийм. Мэдээж тийм төвшөлттэй тайлбарууд бол мэдээж гарч байгаа. Гэхдээ хангалттай гэж бол боломжгүй харагдаж байна. Ер нь шүүхийн шийдвэрийг хараад тахч нэг тэр процедурын алдааг
хийгээгүй тийм одоо алдаа гаргасан захааны байгууллага. Тэрийг болохоор тэр захааны актыг хүчингүй болгох үндслэлээр материалын эрх зүйн шаардлагыг хангаагүй үндслэлээр нэмэлт байдлаар өөрийнхөө үндсэл одоо шийдвэрийн үндслэлд одоо дурдж хүч нэмэгдүүлэх байдлаар нэг дурдаад байгаа юм харагдаад байгаа байхгүй. Яг цэвэр юг процессын алдаа гаргасан байна гэж хүчингүй болгосон шийдвэрээ сүүлийн үед л хийж бас хараагүй л дээ. Тэгэхээр тэр өмнө сая хэллээ шүү дээ. Эдийн засгийн хувьд бол одоо ингээд тэр хүчингүй болгох нь үр нөлөөгөө маань гэдэг шүү дээ. Тэгэхээр үгдээ тэрний цаад агуулганд дахиад тэр процессын алдааг хангаад шийдвэр гаргаад ороод ирэхэд маргах юм бол дахиад хүчингүй болох нь тодорхой штэ гэсэн үг үү? Тийм. Нэгсэндээ яг ижлэхэн шийдвэрийг гаргах гэдэг шүү дээ, тийм учраас л тэр үед нь дахиад шийдэж яхаар энд нь одоо нэг юмсэн шийдье гэдэг. Тийм байдлаар л эдийн засгийн хувьд яг нь тийм байж болохч шүүхийн энэ тайлбар маань өөрөө Монгол улсын захиргааны эрх зүйн хөгжилд саадуулж байгаа юм шүү гэж би харах гээд байна л да. Ягаад тэгэхээр хэрвээ шүүх ингээд тэр процессын алдааг ингээд үл тоогоол бас тэгээд тэр захиргааны актыг ингээд үнэлтэйгээ дүгнэд явуулах юм бол энэ захиргааны байгууллагч чинь хизээ шийдвэрээ одоо үнэлтээ гаргаж хизээ сонсож иргэдээ сонсож шийдвэр гаргадаг болох юм бэ гэдэг ийм асуулт үлдэх гээд байгаа байхгүй юу? Яг гэхдээ энэ дээр бол бас жоохон хямар хандахгүй бол бас болохгүй юм л да. Яг нөгөө нэг жишээлбэл Японд болохоор яг энэ процедурын алдааг шүүх яаж тайлбарлах талаар маш олон онолууд байгаа тийм. За тэр онолуудаар болохоор юу гэж үзэж байна гэхээр материаллык хэм хэмжээний хууль ёсны байдлыг хангах үүднээс хүчингүй болохгүй. Тэ нөгөөх нь процедурын одоо тэр хэм хэмжээний хууль ёсны байдал гэсэн хоёр онол байгаа. За гэхдээ алийг нь шүүх баримтлах ёстой гэдэг нь болохоор тухайн хэрэг хянаа шийдвэрлэж байгаа тусгай хуулийн үзэл санаа нөгөө зорилгоос хамаарат байна. За гэхдээ тэр нөгөө тусгай хуулийн зорилго үзэл санаа нь өөрөө жишээлбэл зөвхөн процедурын биш материаллык хэм хэмжээ материаллык хэрэгцэн дээр одоо хууль ёсны байдлыг дийлсэн тийм агуулгатай байх юм бол өстө хүчингүй болохгүй байж болно. Зөвхөн процедурын алдааг хараад тийм. Харин тухайн хуулийн зорилго нь өөрөө үзэл санаа нь өөрөө илүү процедурын хэм хэмжээг одоо хүндэтгсэн илүү тэр хэм хэмжээнүүд илүү оруулсан тийм байгаад ах юм бол шүүхэл ерөөсөө материаллык тэр алдааг үл хамааран ерөөсөө шууд хүчингүй болох хэрэгтэй гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр нөгөө нэг шүүхээс юу гэсээд юм гэхлээр тусгай хуулиудаа харж гад илүү их салбарын тэр хуулиудаа харж гад тийм. Үнэхээр материаллык хэм хэмжээг л баримтлах хэрэгтэй юм уу? Эсвэл процедурын алдааг яг яаж үзэх юм гэдгийг илүү тэр салбарын хуулиудынхаа үзэл санаан дээр тулгуурлаад тайлбарлал магадгүй зүгээр ээж нөгөө захиргааны эрх зүйн хөгжилд илүү их хувь нэмэр оруулах боломжтой юм болов уу гэж бодож байна. Тэгэх юм бол одоо юу гэдэг одоо ашиглан томлын хууль дээр үнэхээр тийм процессын хэмжээг дээлсэн байх юм бол тэр байдлаар нь тайлбарлах юм бол тэр салбар дах шийдвэр гаргах ажиллагаа илүү одоо тийм процессыг дээдлсэн болно ч гэдэг юм уу тиймэрхүү байдлаар явбал их зүгээр юм. Түүнээс бүх тохиолдолд ер нь сонсон гэдэг процессыг үл тоомсорсон жүрцэн байх юм бол хүчингүй болгоод байна гэж бас шууд бас үзэж болохгүй. Яг нь тийм байж болох байх л та тийм байж болно. Бол нэг жижиг төрлийн тийм алдаанд байж болно шүү дээ тийм. Ер нь салбар хуулийнхаа үзэл санаа философийг сайн тэрэн дээр үндэслэж тайлбар хийх. Ер нь бол яг миний хараад захиргааны эргийн шүүгчээр энэ захиргааны эрхсэн хөгжилд бол аюул том нэмэр оруулж байгаа шүү дээ. Хаанх ингээд 2004 онд шүүх байгуулагдлаа. Тэгэнгүүт одоо ингээд тэрнээс хойш харах юм бол захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нь шийдвэрийн тэр гаргаж байгаа хэлбэр нь өөрөө маш их өөрчлөгдсөн тийм ээ гэдэг ч юм уу хүмүүс хэлдэг шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээд байгууллага болон хуулийн элцэстэй болсон байна гэдэг ч юм уу тийм. Тэр чинь бол ингээд шүүх байгуулагдаад нөгөө байн шүүхтэд дуудагдаад ингээд акт маань хүчингүй болоод тэгэнгүүт за захиргааны байгууллага өөрсдийнхөө актыг хууль зүйн үндэслэлийг анхаарч эхэлж байгаа. Харин процесстэй бол төдийлөнсөө анхаарахгүй. Тэрэнд бас шүүхийн тэр хууль тайлбарлах хэрэг маргааныг шийдвэрлэх тэр ажиллагаа маань бас ингээд нөлөөлмөр байна л илүү их нөлөөлмөр байна л гэсэн үг шүү дээ тийм. Процедурт хандах хандлагыг л өөрчлөхийн тулд шүүхийн тайлбар маань өөрөө чухал үүрэгтэй нөлөө үзүүлнэ гэж бодож байна. Одоо энэ
үл тоомсорлох хандлагыг ер нь яаж шийдвэрлэх зохистой вэ гэдэг тий. Хоёр тогтолцооны тухай ойлголтын талаар авч үзсэн судалгаа докторийн ажилтнууд юм байсан. Formal institution, informal institution гэдэг хоёр ойлголтын талаар авч үзсэн байлээ тий. Энэ талаараа нэг дэлгэрүүлээ. Ярилах сонирхолтой санагдаж байна. За энэ тогтолцоо формал болон информал гэж ангилсан энэ Douglas North гэдэг эрдэмтэн байгаа судлаач. Тэгээд энэ хүн болохоор яагаад ингэж ер нь тогтолцоог ингэж ангилсан юм бэ? Эрх зүйн мэрэгцүүтэй бол хамаагүй. Эрх зүйтэй хамаагүй. Ер нь бол ялмаа улсын тогтолцоо нь информал болон информал гэсэн ийм хоёр тогтолцоо байдаг гэж ингэж ангилсан байна. За тэр формал гэдэг нь болохоор юу гэхээр хууль тогтоох байгууллагаас гаргаж байгаа тэр хууль тогтоомжуудыг нэгсэндээ хэлээд байна. Нөгөөх нь болохоор информал гэдэг нь болохоор яаж юм бэ гэхээр ерөөсөө нөгөө тухайн улс үндэстний сэтгэлгээнд оршиж байгаа хэрэгцээлийг илүү нөгөө нэг цаасарч юм хэлбэрчж гараагүй. Гэтэл бидний дотор ингэ явж идэг тэр одоо монголчлол ёс зан ашиглаж гэх юм уу те тэр сэтгэлгээний тэр хандлагуудыг ерөөдөө информал гэж хэлдэг гэж ойлгож байгаа. За тэгтээ энийг яагаад энд дурт болсон бэ гэхээр одоо арчсан нийгэмд шилжснээс хойш болохоор одоо ялангуяа Япон за хөгжсөн олон улсын хөгжсөн олон орнууд болон олон улсын байгууллагуудаас бол манай Монгол болон тий за өөр бусад одоо хуучин пост социалист орнуудад бол эрх зүйн тусалцааг бол нэлээд үзүүлж байна тий үзүүлж эхэлсэн. За тэр эрх зүйн тусалцаа 90-ад оноос эхлээл одоо хүртэл ингэж яваад тэгээ саяхан нэг дүгнэлт гарсан байгаа. За энэ нь болохоор Японоос Узбекистанд одоо захиргааны шийдвэр гаргах тухай хууль гэж 2017 онд батлагдсан Узбекистан. Тэр хуулийг батлахдаа яг энэ эрх зүйн тусалцааны Япон улсаас үзүүлсэн эрх зүйн тусалцааны хуулийг батлсан байгаа юм л да. За тэрний дүгнэлтэнд нь ямар дүгнэлт гарсан бэ гэсэн чинь ерөөсөө энэ тогтолцоонд шилжсэн одоо арчсан нийгэмлүү шилжсэн энэ улсуудад яагаад хууль хэрэгждэггүй дээрээс нь эрх зүйн энэ одоо тусалцааны ажил маань өөрөө тийм илүү үр дүнд хүрэхгүй байгаад байна гэхлээр зөвхөн хууль батлан энэ formal institution гэдгийг бид өөрчлөх гээд яваад идэм байна. Хизээч ганцхан энэ formal institution өөрчлөх юм бол тэр тогтолцоо нь өөрчлөгдөж одоо сайжрна гэсэн үг биш. Яаггүй л хамгийн чухал зүйл нь нөгөө информал тогтолцоог өөрчлөх болохгүй байгаа юм. Тийм. Тэгэхээр нэгсэндээ тухайн хүмүүсийн сэтгэлгээ, тухайн одоо тэр өөрчлөх гэж байгаа тэр тогтолцоонд хандж байгаа хандлага тэрийг өөрийг өөрчлөхгүйгээр хууль сайжрахгүй, тогтолцоо сайжрахгүй, хууль нь хэрэгжихгүй гэсэн ийм дүгнэлтэнд бол хүрсэн байна. Тэгэхээр Монголын үед ч гэсэн мөлийн сөрөг нөлөөлөлтийн захиргааны акт гаргах ажиллагааны үед ч гэсэн мөлийн сайн үл тоомсорлох хандлага гэсэн тийм захиргааны байгууллагын. За дээрээс нь болохоор нэг шүүх процедурыг бас үл тоомсорлох хандлагатайгаар тайлбарлаад байна гэдэг юм тийм. Энэ маань өөрөө нэг информал институшн гэдэг маань яваад байна тийм. Тэгэхээр энийг өөрчлөхийн тулд яах ёстой вэ гэхэлээ мэдээж бол шууд өөрчлөх боломжгүй яагаад гэвэл хүмүүсийн сэтгэлгээний сургам тийм байгаа зүйл учраас тийм. Тэгэхээр яг нөгөө уулын захиргааны ерөнхий батлагдсны дараахан төрийн байгууллагуудаар бол маш их сургалт явагдсан, семинарууд явагдсан тийм. Тэгэхээр одоо ч гэсэн тэрийг нэг үргэлжлүүлэл явуулах хэрэгтэй байна. Тэгээд дээрээс нь одоо энэ хууль зүйн боловсрол одоо ч гэсэн нэлээ захиргааны ерөнхий анги гэсэн хичээл ороод байна тийм. За процессын хичээл ороод байна. Гэтэ шийдвэр гаргах ажиллагааны тухай хичээл үзээ ерөнхий анги дотор нэг удаа ч юм уу хоёр удаа л нэг хоёр удаагийн семинараар тусч байгаа тийм. Тэгэхээр тэр нэг шийдвэр гаргах ажиллагааны тэр ач холбогдлыг оюутнууд ойлгохгүй төгсөөд тэгээд яах нь төрийн байгууллага руу очиод эсвэл шүүгч болоод ингэ явчихна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нэг багаас нь эхлээл тэр боловсрал, хууль зүйн боловсролын тогтолцооноос агуулгаас эхлэхгүй болохгүй юм гэж бодож байна л да. Тийм юм нэ. Одоо агуулга руу л орох хэрэгтэй гэсэн үг юм шүү дээ тий. Ер нь бол due process law гэж бид нэр яриад байгаа юм чинь ингээд Монгол улсад жоохон нэг сайн эрчимтэй хөгжиж чадахгүй байдаг. Ер нь бол захиргаач биш, ирүүдэрч гэдэг юм уу тий. Ирүүдэр бол одоо маш их яригдах асуудал гэж байна бол процессыг зөрчсөн бол одоо бид нар нөө Мирандагийн сануулга энэ төр гээл тэр чинь жинхэнэ одоо
дүү процессын тэр одоо сонгогдож жишээ үстэй. Гэтэл одоо энэ кейс Монголд гарвал яах вэ гэж төсөөлөх юм бол яг иргэний талд гарах уу гэдэг бол одоо надад бол төсөөлөгдөхгүй байгаа байхгүй. За төрийн албаны хүүхдэл яг ингээд үнэхээр тэр төрийн албанд ажиллаж байгаа. Тэгээд манай ч нөө мэрэгчсэн доктортой төрийн алба гэдэг юм бас одоо ингээд бүрдэж чадахгүй яваад байгаа нь. Бас нөгөө талаас энэ сөрөг нөлөөлөл бүх эзэрхааны шийдвэр гаргах ажиллагаанд бас нэг сөргөөр нөлөөлөд байх шиг байна тийм. Өөр нэмжлэх. Сайд нөгөө due process of law дээр болохоор жишээлбэл Герман ч юм уу эсвэл Японд болохоор үндсэн хуулийнхаа ямар үндсэн хууль дотор нь яг тэр зарчмын үүрэг байдаг. Гэхдээ тэр нь бол мэдээж эрүүтэй холбоотой гэдэг боловч онлын үед тэрийг захиргааны эрх зүйдлөө тайлбарладаг тийм. Захиргааны эрх зүйд ч гэсэн хэрэглэгдэнэ гэж тайлбарлаад тэрэнд хүлээн зөвшөөрөгдсөн тийм. Гэтэл Монголын үед манай үндсэн хуульд тийм залт байгаад тэрийг яг захиргааны эрх зүйдлөө захиргааны эрх зүйд ч гэсэн хэрэглэгдэнэ гэсэн тэр байдлаар тайлбарлаж байгаа судлаач ч юм уу тийм байгаа юу гэх юм бол бас яг юу үндсэн хуулийнхаа бид юунаас хайх хэрэгтэй гэдэг лүгөө бас орох хэрэгтэй л байна та тийм. Японы үед бол яг тэр нөгөө эрүүгийн залтаасаа үндэс олгож байна. За Германы үед болохоор human dignity гэдэг тийм шийдвэр гаргаж байхдаа яагаад хаягдсан гэдгийг мэддэхгүй юм бэ? Тэр хүн яагаад сонсохгүй юм? Чинь тэр хүний хүнлээгүй хэрэгээ гэдэг утгаар тайлбарлах хандлага илүү байна. Тэр манай хувьд үндсэн хуультай холбоод үзэх юм бол ямар зүйл залт руу нэг оруулах вэ гэдэг нь бас сонирхолтой байж магадгүй тийм. Тэрийг бас судалж үзвэл яг нөгөө захиргааны ерөнхий хууль батлагдах үед бол мэдээж хууль зүйн яамаас хүртэл хууль батлах үндэслэл шаардлага дотор бол үндсэн хуулийн за 1-2 за 16 гэдэг ч юм уу тийм залтуудыг бол тавьсан байгаа л та. Гэхдээ тэднийг яг шийдвэр гаргах ажиллагаатай яаж холбох вэ? Бас нэг том судалгааны болон энэ өөрөө бас нэлээд чухал та тийм. Энийг ч гэсэн нэлээд бас судалгаа сонирхож байгаа хүмүүсийн илүү хийхэд үзвэл яг нэлээд чухал сэдвэл гэж бодож байна тийм. Наад шиг сонирхолтой юм байна л да. Тэр due process of law гэдгийг надад би жишээлх юм бол эрүүгүй шууд л эрүүл бодож байгаа юм л да. Тэнгүүд захиргааны эрх зүйдийн энийг одоо яаж хэрэглэх вэ? Яаж авч үзэх вэ гэдэг асуудал нэлээд бас гоё сонирхолтой наа чинь таны өмнө талаар цааш судлаагүй. Яг бол одоо үндсэн хуулийнхаа яг ямар зүйл залт дээр үндэслэх вэ гэдэг талаар бол юу л одоо судлаагүй тийм. За яг нөгөө нэг тэр due process of law гэдэг нь болохоор захиргааны эрх зүйд хэрэглэгдэж байгаа тохиолдолд дотроо 4 зарчмыг агуулсан байх ёстой гэсэн нэг тийм дэлхийн нийтийн жишг байгаа юм л да. Тэрийг бас энд хэлэхгүй орхиж бол бас болохгүй байна. Тэгэхээр ямар 4 зарчим бэ гэхээр нэгдүгээр болохоор тухайн шийдвэрийн үндэслэлийг хууль тодорхой тусгасан байх ёстой. Жишээлбэл ашигт малтмалыг аваад үзсэн ч ярил тий. Ашигт малтмалын лицензийг цуцлах тохиолдол үндэслүүдийг бол ашигт малтмалын тухай дээр байгаа шүү дээ. За жишээлбэл төлбөрийн хугацаанд нь заагаад өгдөг ч юм уу тий. Их мэтчлэн тухайн шийдвэрийг гаргах гэсэн үндэслүүдийг тодорхой дурдсан байх ёстой. Ганцхан төрийн захиргааны байгууллага шийдэх биш. Нөгөө өөр хүн ч гэсэн нэлээд харах үз байх хэрэгтэй тий. За хоёрдугаар болохоор мэддэг сонсох зарчим. За энэ бол бүр үндсэн амин сонсно тий. За гуравдугаар болохоор баримт бичгтээ танилцах хэрэг. За сая манай ерөнхий хууль дээр бол оруулсан. Гэхдээ сайн ингээд одоо уншаад үзсэнгүүд шийдвэр гарсны дараа баримт бичгтээ танилцна гэсэн байна. Тэр нөгөө гэтэл нөгөө шийдвэр гарахаас өмнө танилцах хэрэгтэй. Шийдвэр гарахаас өмнө миний талаар ямар баримт бичиг цуглуулад байгаа тийм. Тэрэндээ заавал үзэж танилцж ийж нэгсэн доо өөрийнхөө хэлэх одоо өгөө хүртэл бэлтэж эхлэх гэсэн үг тийм. Тэгэхээр энэ өөрөө маш чухал зарчим тийм. За дөрөвдүгээр болохоор шийдвэр гарсны дараа үндэслэлээ танилцуулна. Мэдээлэл гэдэг ба тийм. Мэдээлэл гэсэн. Энэ дөрвөн зүйлийг нэгсэн доо бүрэн хангасан хууль бийж нэгсэн доо тухайн улсын хууль нь өөрөө энэ due process of law-ыг хангасан байна гэж ингэж үзнэ гэдэг юм л да. Тэгэхээр манайх яг энэ дөрөв дээр шалгуур болгоод үзэх юм бол бас байна гэх юм бол зарим нь бол зүгээр хэлбэрийн төдий тавьсан байна тийм. Хөлжсэн байна. Гэтэл тэрийг яг агуулгын хувьд аваад үзвэл бас энэ шаардлагыг хангасан үгүй бол бас асуудалтай. Энэ тэр захиргааны ад гаргачаад мэдгдэж байгаа шүү дээ аял зэт гэдэг.
Тэрэн дээр одоо жишээлбэл яг тийм стандартны зүйлүүд байна. Одоо жишээлбэл ашигт малтмал гэдэг дөрвөн хоёулаа ярьлаа тийм үү. Ашигт малтмалын одоо цоож өөрлөгийг хүчингү олгол цуцлаа гэж шийдвэр гаргана. Тэгэхээр би одоо яаж мэдэгдэх нь бол мэдээд байна л да. Шийдвэр бол мэдээ өгөхгүй. Зүгээр ингээд тэдний өдрийн тим шийдвэрээр одоо ингээд цуцлсныг мэдэгдэж байна гэдэг нэг албан бичигээ болчихж байгаа тийм үү. А шийдвэр нь бол акт нь бол байхгүй. Яагаад өгдөггүйг би бас гайхаад байдаг хгүй. Тэнгүүд нэг шийдвэрээр олон байгууллага цуцлсан учраас өөр байгууллагуудын юм байна гэж өгдөггүй юм болов гэж бас бодсон. Тэрэн дээр одоо юу гэдэг тэр ер нь актад тэр чинь өсөлтөө үстэй. Эсвэл зүгээр ингээд албан сонсох ажиллагааны мэдээлэл хэлээд байна шүү дээ. Би яг нэг акт гаргачаад гаргасны дараах үү тий. Одоо ингээд тэр чинь акта өөрөө бол ингээд цуцлчлаас үгээд акта бол ингээд мэддэг хэвээр. Бүр ингээд цаасаар бичиж акта ингээд ийм акт ч өгөөд мэддэг хэвээр юм уу эсвэл ашигт малтмал дээр болохоор тэр акта бол мэддэггүй. Зөвхөн албан бичгээр зүгээр ийм акт гарсан шүү гэдэг албан бичгээ болчихж байгаа байхгүй юу? Тэр бол ганц ашигт малтмал бас босод юмнууд дээр ч гэсэн л тийм. Тийм ер нь байж магадгүй. Ер нь бол би ашигт малтмал дээр бол мэдээд байна л да. Тэгэхээр тэрэн дээр яг тийм актыг мэдэгдэн гэдэг маань өөрөө ийм стартап байх шүү гэдэг юм байна. Уул нь бол өмнө гаргасан захиргааны акта хавсаргаад ч юм уу тий. Ийм захиргааны акт гарлаа. Энэ нэг агуулгатай энтэй гомдлох юм бол тэдний дотор тийм хөлөө хандна гэдэг ч юм уу тий. Тийм байдлаар л байх хэрэгтэй. Гэхдээ нэг ашигт малтмалын үед чинь манайд чинь нэг шийдвэрээрээ айгүй олон байгууллагыг хүчин болгох. Тийм цуцлагддаг шүү дээ тий. Тэрнээс магадгүй шалтгаалаад яваад гэж магадгүй тий. Өөрийнх нь актыг нь өгөхгүй. Албан бичгээр тий. Тэгээд тэр чинь дараа нь сонирн байдал үүсгэж байгаа. Одоо маргалаа гэж бодох чинь нөгөө нэг тийм актыг хүчингү болгуулъя гэж шүүхтээр гаргана шүү дээ. Тэнгүүд акта мэддэггүй нэг албан бичгтэй л байгаад байдаг. Хүчингү болголоо шүүсэн юм албан бичгтэй л байгаад. Тэр бас нэг яг үнэхээр хууль заасны хахад байгаа мэдэгдэж гин үү гэдэг бас тийм бас асуудал байгаа юм тийм. Ер нь сонсох ажиллагааны хүрээнд мэдэгдэхийн тулд тухайн тэр шийдвэрийн төсөл бол боловсруулагдсан байх хэрэгтэй. Тийм тийм. Шийдвэрийн төсөл эцсийн байдлаар биш тийм. Амжилтсан төсөл нь бол боловсруулагдсан. Тэгээд тэр төслөө үндэслээд тухайн этгээдийн саналыг нь сонсон. Тэр төсөл дээр ч одоо тийм хуулийн заалтыг ингэж өртсөн юм гэдэг юм байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэр иргэн хуулийн этгээд хараад энэ хуулийг баримталж миний одоо жишээлбэл хүчингү болох яах үзлэл бүрдсэн байна уу гэдэг тайлбар нь болохоор юмтай. Дүгнэл гэсэн үг шүү дээ тийм. Докторийн ажлаа бичихтэй бол Оросын эрх зүйн зохицуулалтыг харьцуулж авч үзсэн гэсэн шүү дээ. Тэр талаар одоо дэлгэрэнгээр нэмжлэх зүйл байна уу тийм судалгааны саяны ярьсан зүйлүүдтэйгээ холбогдуулаад. За Оросын үед болохоор бас яг нөө социалист үеэс нэхлээд бас түүхэн хөгжлөөс нэхлээд авч үзсэн. За гэхдээ энэ дээр нэг сонирхолтой дүгнэлт гарсан юм бэ гэхлээр Орос болон Монголын хувьд болохоор 90 он хүртэл яг ижилхэн байгаа тийм. За энэ сөрөөнөлөл бүхий захиргааны акт гэсэн ойлголт маань өөрөө зөрчил хэмээн шийдвэрлэх ажиллагаа. За тэгээ бүр нөгөө нэг тэр ажиллагаанууд нь ч гэсэн л ерөөсөө шийдвэрүүд нь хүртэл ажиллах тийм байгаа. За гэтэл 90 оноос хойш хоёулаа шал өөр замаар явагдсан тийм. За тэгсэн чинь сөрөөнөлөл бүхий захиргааны актын хувьд түрүүнд хэлсэнчлэн Монголын хувьд л мэдээж зарим одоо салбарын хуулиудаар бол энэ ажиллагаанууд бол орсон гэдэг. За гэтэл тэгээ Монголын хувьд 2015 онд энэ хууль батлагдчихлаа гэсэн твшилттэй зүйл байсан гэсэн тийм. За гэтэл Оросын хувьд яагаад юм гэхээр одоо хүртэл тэр хууль маань батлагдаагүй байгаа юм. Энэ шийдвэр гаргах ажиллагааг зохицуулсан хууль. Хааны ерхий хууль байхгүй тийм. Одоо л зөвхөн энэ процедур хоёрын нэр томьёон дээр одоо хүртэл маргалдаад явчихлаа л да. Тэгээд одоо яг 2021 оны байдлаар болохоор мэдээж энэ захиргааны шийдвэр гаргах ажиллагаатай холбоотой хуулийн төслүүд бол гарсан. Тэгээд хамгийн их одоо хүмүүс анхаарлыг татж байгаа хоёр хуулийн төслүүд байгаад байгаа. За нэг нь Давидов гэдэг нэг судлаач байгаа. Энэ л захиргааны эрх зүйн чиглэлийн нэлийн мэргэжсэн хүн тийм. Энэ хүний одоо гаргасан төсөл нь болохоор илүү
Германы одоо 1976 оны цагааны шийдвэр гаргах ажиллагааны тухай хуулийг иш татсан тийм зохицуулалттай байгаа. За нөгөөх нь болохоор яагаад юм гэвэл илүү нэг шүүхийн процесстэй ойрхон болгоод төслөө гаргацсан. Бүр илүү хүндрэлтэй болгосон гэх юм уу тэр процесс ажиллагаа. Хичнээн нэг шийдвэр гаргах ажиллагааны өмнөх үе шатчихсан гэлээ. Маш нарийн төвхтэй ажиллагаанууд тий. Бүр нэг захиргааны байгууллагаас гадна бүр өөр захиргааны комисс гэж байгаа. Тэр комисс нь сонсох ажиллагаа хийдэг гэж юм тий. Бүр илүү нарийн төвхтэй болгосон ийм төсөл байгаа. Тэгээ одоо хүртэл энэ хоёр төсөл дээр хоёулын дээр нэг маргаантай яваад байгаа. Тэгэхээр энэ дээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр манай бас яг 90 он хүртэл ижилхэн ийм тогтолцоотой байсан тийм сөрөг нөлөөлөлтийн захиргааны хад гарах ажиллагааны хувьд яг ижилхэн замаар явж исэн мөртлөө манай төрүүлээд яг энэ хуулийг баталсан гэдэг маань өөрөө маш твшилттэй зүйл юм шүү гэдгийг бас нэмж хэлэх хэлхэн зүйтэй байх гэж бодож байна. Тэгэхээр одоо биднэрт юу тулгараад байна гэхээр биднэрт ямар ч гэсэн хууль нь бол байгаа юм тийм. Мэдээж дотроо асуудалтай ч гэсэн. Гэхдээ энийг одоо яаж сайжруулах вэ тийм? Зарчмын агуулгын хувьд үзэл санааны хувьд яаж сайжруулах вэ? Хуулийн хоёрдугаар хуулийн дээр байгаа зүйл заалтыг захиргааны байгууллагатайгаа үл тоонцорлох хандлага шүүхийн тайлбарыг яаж асуудал сэтгэлгээний асуудал тийм. Информал тогтолцоо яаж өөрчлөх вэ гэдэг илүү хэрэгжүүлэх тал руугаа бид нэр явах хэрэгтэй юм тийм. Тэгээд дээрээс нь өнөөдөр хуулийн өөрчлөлтийн тал дээр бас илүү судалгаанууд энэ процессын тал процедурыг судлах хүмүүс илүү их гарч ирээсэй тийм гэж ингэж бодож байна. За баярлалаа. Өнөөдрийн подкастын дугаарыг түрээд өндөрлөж байна. За бидний өглөө хүлээн авч манай подкаст очноор оролцсон Бэлгүүн доктор танд баярлалаа. За баярлалаа. Намайг урьж оролцуулсан та бүхэнд бас баярлалаа. Ажлын амжилт хүсье.